Умаа үзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээ гэсэн сэдвээр хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэл лекц уншиж байна. За уг сэдвүүрэнд умаа үзүүний хавдрын статистик тоо мэдээ баримт, за эрсдэл хүчин зүйлс, оншилгоо, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт гэсэн 5 сэдвийн хүрээнд ярина. За өнөөдөр бидний гол ярих сэдв бол энэ оншилгоо, эрт илрүүлэлтийн талаар ярилцах юм аа. За умаа үзүүний хавдрын талаар бол 2021 оны эрүүл мэндийн статистик тоо мэдээнд бол нийт зонхлон тохиолдож буй 10 байрлалын хорт хавдрын 5 дугаар байранд буюу 2021 онд нийт 312 тохиолдол илэрсэн байна. Нийт хавдрын 5.2%-ийг бол умаа үзүүний хавдар эзэлж байна. Эмэгтэй хүүсний хувьд бол элэгний хавдрын дараа 2 дугаар байранд орж байна. Ерөнхийдөө умаа үзүүний хавдар бол нийгмийн тулгамдсан асуудал болж буй зонхлон тохиолдож буй хорт хавдрын эхний 5 байранд ордог. За тохиолдол өндөртэй юм хавдар байх нэ гэсэн үг. За сүүлийн 12 жилийн статистик тоо мэдээнд жилд дунджаар 400 орчим эмэгтэй умаа үзүүний хавдар хэмээх онцлогддог юм байна. За 2020 онд бол нийт 480 тохиолдол бүртгэгдсэн бол 2021 онд 312 тохиолдол бүртгэгдсэн байна. За нас баралтын хувьд гэх юм бол бас сүүлийн 12 жилийн дунджаар жилд дунджаар 150 орчим эмэгтэй умаа үзүүний хавдар хэмээх оншоор нас орж байна. 2020 онд бол 145 эмэгтэй нас орсон бол 2021 онд 157 тохиолдолоор умаа үзүүний хавдрын шалтгаанд нас баралт бүртгэгдсэн байна. За умаа үзүүний хавдрын яг онцлогоо эрт илрүүлэлтийг ярихын тулд хамгийн чухал хүчин зүйл бол энэ умаа үзүүн хавдрын шалтгаан эрсдэл хүчин зүйл бол хамгийн чухал байгаа юм. За нэлээд хэд хэдэн эрсдэл хүчин зүйл байна. Үүний нэг нь бол жишээлбэл жирэмс хамгаалах эмийг удаан хугацаар хэрэглэх нь умаа үзүүн хавдар үүсэх эрсдлийг харьцангуй эрсдэл нь 2.2% байдаг юм байна. За тамхи татах, за энэ харьцангуй эрсдэл 1.7%-тай, дархлаа сул байх, за бэлгийн харьцаанд эрт орох, за бэлгийн замын халдвар түвшнээр өвчлөх гэх мэт. За үүнээс гадна хамгийн чухал яг энэ умаа үзүүн хавдар үүсгэх эрсдэл хүчин зүйл нь хүний хөхөнцөр вирус буюу хүний папиллома вирусын халдвараар халдварлах, энэ халдвартай байх нь умаа үзүүний хавдар үүсгэх эрсдэл хүчин зүйл болж байгаа юм. Тэгэхээр энэ хүний папиллома вирус маань өөрөө бэлгийн замаар дамждаг халдвар учраас бэлгийн хавьтагч нь өөр олон бэлгийн хавьтагчтай байх, бэлгийн олон хавьтагчтай байх гэх мэт энэ эрсдэл маань өөрөө энэ хүний папиллома вирусын халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байна. За ингэснээрээ умаа үзүүн хавдар үүсэх эрсдэл болж байна гэсэн үг. За ерөнхийдөө 2006 онд энэ хүний папиллома вирусын эсрэг вакцин гаргаад авчихсан. За дэлхийн жил 22 оны 1000 эмэгтэйгээс умаа үзүүний эдийн шилгээнд хүний папиллома вирусыг үзэхэд 99.7% нь тэр папиллома вирусын ДНХ илэрсэн ба. За ингээд энэ умаа үзүүн хавдар үүсгэхэд хүний папиллома вирус бол өндөр шалтгаан болж ийн гэдэг тодорхойлсон. За үүнийхээ эсрэг 2006 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин гаргаж аваад, за үүнийхээ эсрэг 2008 онд энэ Германы эрдэмтэн Харалд Зур Хаусен эрдэмтэн энэ нээлтийг хийгээд вакцин гаргаж авснараа Нобелийн шагнал бол хүртсэн байгаа. За одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсаас за 2020 оны байдлаар 122 улсад нь хүний папиллома вирусын эсрэг вакцины гаргаад авсан дархлаажуулалтын товлолдоо оруулсан ард түмэндээ хэрэгжилж байгаа байна. За гэхдээ энэ папиллома вирусын халдвар аваад авангуудаа шууд энэ хавдар үүсгдэггүй. Тодорхой хэмжээний урьдчилан өвчнийг дамждаг. За жишээлбэл бид хүн доор харж байна. Хүний папиллома вирусын халдвар авлаа гэж үзэхэд 4-5 жилийн дараа за энэ хортой хавдрын урьдчилан өвчнүүд буюу бид нар ярьдаг CA1, 2, 3 гэсэн урьдчилан өвчнийг дамжаад за 9-15 жилийн дараа хортой хавдар үүсдэг байх гэсэн үг. Тэгэхээр Монголд бид нэр дунджаар эрт илрүүлгийн хөтөлбөр дээр бол 30-аас 60 насны хооронд 3 жилийн зайтай умаа үзүүн хавдрын эсэншлэг авахыг зөвлөдөг. За тэгэхээр дунджаар 20 настад бэлгийн харьцаанд орлоо гэж тооцоход за 10 жилийн дараа за энэ хортой хавдрын урьдчилан өвчин, за хортой хавдрын их үе байх боломжтой гэж үзээд 30-аас 60 насны хооронд 3 жилийн зайтай эсэншлэгийг авах хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. За өндөр хөгжилтэй орнуудад бол энэ папиллома вирусын эсрэг энэ генотипийг тодорхойлох шинжилгээг мөн эсэншлэг авах аргачлалыг бол 21 наснаас нь бол эхэлдэг байгаа. За тэгэхээр энэ эрт илрүүлгийн Монголд хэрэгжиж байгаа эрт илрүүлгийн хөтөлбөр бол 30-аас 60 насны хооронд 3 жилийн зайтай эсэншлэг авах хөтөлбөр бол 2012 оноос хойш хэрэгжиж явж байна.
За сүүлд энэ 2021 оны 12 сард Омоо зүүнний мөнгөний одоо удирдамж одоо онцлогын хэмжээний удирдамж бол шинжлэгдсэн байгаа. За энэ дээр бол энэ 30-60 насны хооронд 3 жилийн давтамжтай эсийн шилгээ авахаас гадна 35 болон 45 настайд нь энэ хүний папиллон вирусын генотипийг тодорхойлох одоо шинжилгээг нэмэлтээр оруулсан байгаа. За бид бүхэн мэднэ энэ 2012 оноос эхлээд одоо бид бүхэн энэ Омоо зүүнний хорт тавдрын эртэлрүүлэг дээр бол 30-60 насны хооронд 3 жилийн давтамжтай харьяа өрхийн эрүүл мэндийн төв дээрээ за энэ эсийн шилгээг зөвлөдөг. За энэ эсийн шилгээг өөрчлөлтөд гарсан тохиолдолд за харьяа одоо аймгийн нэгдсэн эмнэлэг за хотод байгаа бол өрхийн эмнэлгээс энэ дүүргийн эмэгтэйчүүдийн эмчир руугаа энэ эсийн шилгээний хариу өөрчлөлтөд гарсан тохиолдолд бол очино. За тэгээд энэ дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлэг их барах эмэгтэйчүүдийн эмч тухайн эсийн шилгээний хариун дээр үндэслээд за шаардлагатай бол одоо эмчилгээ хийж давтан эсийн шилгээ авах. За боломжтой бол колпоскоп хийж эдийн шинжилгээ авах хэрэгтэй. За ингээд колпоскоп болон эдийн шинжилгээнд дээр өөрчлөлтөд гарсан тохиолдолд хавдар судлалын үндсэн төв рүү илгээнэ гэсэн ийм алгоритм одоо байгаа. За тэгэхээр одоо Монгол улсад хэрэгжиж байгаа одоо хамгийн одоо Омоо зүүнний хавдар эрт төлрүүлэг дээр үндсэн хэрэгжиж буй нь одоо энэ Омоо зүүнний хавдрын эсийн шилгээ авах одоо энэ аргачлал байгаа. За энэ аргачлал хэрэгжээд одоо 10 гаруй жил болж байна. Тэр энэ аргачлал маань өөрөө дэлхийн ихэнх улс оронд хэрэглэгддэг одоо олон хүнийг массыг хамруулах боломжтой одоо сайн одоо шинжилгээний арга юм. За тэгэхээр энэ эсийн шилгээ авах аргачлалын талаар тодорхой мэдээлэл өгье. За жишээлбэл одоо сүүлийн одоо 30 гаруй жилийн хугацаанд Омоо зүүнний хавдрын эртэлрүүлэгт хорт хавдрын одоо энэ эсийн шилгээ хамрагдсанаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Омоо зүүнний хорт хавдраа шалтгаалсан нас оролтыг 50%-аар буруулсан ийм одоо ач холбогдолтой шинжилгээ байгаа юм. За гэхдээ одоо энэ Омоо зүүнний эсийн шилгээний хамрагдлын хувь одоо Монгол улсын хэмжээнд хэрхэн байгаа юм бэ гэдээ үзэхээр за энэ сүүлийн 2012 оноос хойш одоо энэ 2019 оны хооронд гарсан байна. Сүүлийн ерөнхийдөө 11 жилийн байдлаар дунджаар энэ Омоо зүүнний хавдрын эртэлрүүлгийн үзэлд хамрагдаж байгаа эмэгтэйчүүдийн хамрагдлын хувь их бага байгаа. Жишээлбэл одоо 40%-тай байна. За жишээлбэл 2019 онд бол нийт одоо улсын хэмжээнд бол 38.6% нь Омоо зүүнний эсийн шилгээний эртэлрүүлгийн үзэлд хамрагдсан байна. За тухайн жилд нийт одоо 229 мянган эмэгтэй хамрагдах ёстой байсан бол үүний 88,493 эмэгтэй нь хамрагдаад 140 гаруй мянган эмэгтэй нь тухайн эсийн шилгээндээ хамрагдаагүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо хамрагт бага байна гэдэг маань Омоо зүүнний хавдрын эртэлрүүлэх эрт үеийнтэнд онцлогдох одоо боломж нь багасч гин гэсэн үг. За 2020 онд бол энэ эртэлрүүлгийн хамрагдлын хувь бол 40.3% байсан. 21 онд бол 21.9% болсон байгаа. Тэгэхээр одоо бид нэр энэ эртэлрүүлгийн хөтөлбөрийг хамрагдлын хувийг одоо нэмэгдүүлж чадах юм бол энэ эрт үеийнтэнд онцлогдох эрт үедээ одоо онцлогдсоноор одоо мисл хийгээд эрт үедээ эмчлэгдэх боломж нь одоо бүрэн бүрдэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол тухайн Омоо зүүнний хавдар эртэлрүүлгийн үзлэгийн одоо хамрагдлын хувийг 70% болгох нь одоо Омоо зүүнний хавдраас шалтгаалсан нас баралтыг одоо маш сайн бууруулах боломжтой байна гэж дүгнсэн байдаг. Тэгэхээр энэ эртэлрүүлгийн хөтөлбөрийг одоо хамрагдлын хувийг бол 60-70% болгох нь хамгийн чухал байгаамаа гэдгийг зөвлөмөр байна. За жишээлбэл энэ манай хавдар судлалын үндэстнээс гаргасан статистик мэдээ. 2012 оноос 2020 оны байдлаар энэ Омоо зүүнний одоо хорт хавдрын эртэлрүүлгийн үйлдвэр илэрсэн одоо хавдрын тохиолдлууд бол харагдаж байна. За жишээлбэл 2020 онд бол нийт 480 эмэгтэй Омоо зүүнний хавдар гэдэг өвчнөөр онцлогдсон бол үүний 72 нь одоо эртэлрүүлгийн үйлдвэр хийсэнтэй холбоотой онцлогдсон байна. Тэгэхээр энэ сүүлийн 9 жилийн байдлаар аваад үзэх юм бол нийт 600 одоо 10 эмэгтэй эртэлрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж Омоо зүүнний хорт хавдар хэмээх одоо хавдрыг одоо онцлогдсон байна. Энэ нь одоо нийт одоо онцлогдсон одоо хорт хавдартай эмэгтэйчүүдийн 17%-ийг эзэлж байна гэсэн үг. За энэ эртэлрүүлгээр үзлэг хийгдээд одоо хамрагдсан онцлогдсон энэ хавдрыг одоо эрт үедээ онцлогдсон байдлыг харж байна. За жишээлбэл та бүхэн харж байна 2020 онд бол нийт 72 дөрөв хийсэндээ 72 эмэгтэй эртэлрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж одоо Омоо зүүнний хортой хавдрыг онцлогдсон бол үүний 1-р үе шатнд бол 41.6, 2-р үе шатнд 31.9,
За нийт эрт үеийнхтэй онцлогдсон эмэгтэй 73.5% нь Омоо зүүнний хорт тавдрын эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдаад онцлогдсон байна. Тэгэхээр энэ маш их таатай мэд байгаа. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдаад эрт үе шатанд онцлогдно гэдэг маань тухайн эмэгтэй одоо мисл хийгээд одоо 100% бүрэн одоо төгс эмчлэгдэх боломжтой юм аа. За энэ эсийн шинжилгээ авахдаа бид юуг анхаарах вэ гэдэг зүйл байна. Энэ ерөөхдөө эмэгтэй хүний энэ эсийн шинжилгээ авах аргачлал их чухал байгаа даа. Эмэгтэй хүнээс эсийн шинжилгээ авах, эдийн шинжилгээ авах маань. За энэ зураг дээр та бүхэн харагдаж байна. Яг энэ Омоо узны хавдар энэ шилжилтийн бүс буюу энэ Т зон гэдэг энэ ягаан хэсэг байна. Энэ ягаан хэсэг дээр л ерөөхдөө хавдрын өөрчлөлт явагддаг. Тэгэхээр энэ Т зон буюу шилжилтийн бүс тухайн эмэгтэй нас, цэвэрлэлийн байдлаас хамаарат Т зоны байрлал одоо харьцангуй одоо өөр байрлалтай байдаг. Тэгэхээр энэ Т зоны хэсэг дээр л хавдрын өөрчлөлт явагддаг учраас энэ Т зоныг хамруулж эсийн шинжилгээ авах, Т зоныг хамруулж эдийн шинжилгээ авах хамгийн чухал байгаа юм. Зөв газраас эдийн шинжилгээ авах нь зөв оновчтой онцлогоо болох юм а гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ эсийн шинжилгээ авах аргачлал маань одоо үнээс хамаарж байна. За жишээлбэл энэ өрхийн эмнэлгүүд дээр ихэвчлэн одоо байдаг энэ Омоо узны эсийн шинжилгээ авах энэ брашууд байна. Энэ 3 төрлийн одоо эсийн шинжилгээ авах сойз байдаг. За та бүхэн эхний зурган дээр харж байгаа ийм ягаан болон цэгэр хөхтэй ийм сойз байдаг. Энэ нь их давуу талтай сувг болон энэ Т зон гадна одоо ил харагдаж байгаа Омоо узны эктоцервиксийн хэсгийг одоо оруулж авах боломжтой байдаг. За хоёрд нь байгаа энэ модон сойз. Энэ модон сойз ихэвчлэн энэ гадна талын одоо эктоцервиксийн хэсгийг л ерөөхдөө хамруулах боломжтой. Модон сойзоор бид бүхэн зөвхөн энэ нөхөрч насны одоо эмэгтэйчүүдээс эсийн шинжилгээ авал ашиг бүгдэлтэй байна. За 3 дахь сойзыг харж та бүхэн энэ нарийнхан урт нарийнхан цагаан сойз байдаг. Энэ сувгийн сойз гэж нэрлэдэг. За энэ сойзоор зөвхөн одоо энэ цэвэрсний дараах эмэгтэйчүүд болон Омоо узуг одоо өөлөх одоо лип гэж бид нэр ярьдаг. Мөн Омоо узуг конизас буюу Омоо узуг одоо тайрах мэсэлд орсон эмэгтэйчүүдээс энэ сувгийн сойзоор зөвхөн эсийн шинжилгээ авна гэсэн үг. Магадгүй цэвэрсэн эмэгтэй за энэ Омоо узуг тайрах мэсэлд орсон эмэгтэйгээс энэ модон сойзоор эсийн шинжилгээ авах нь ашиг бүгдлгүй одоо хариу худлаа гарах нөхцөл бүрдэнэ. Яагаад гэвэл энэ тохиолдолд энэ Т зон гэдэг хэсэг бол цаашаа суг руугаа байрлалтай байдаг учраас сойзны сонголт их чухал. Тэгэхээр энэ эрт илрүүлгийн үзлэгийн шинжилгээнд одоо хамруулах байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ 3 сойзыг гурвуулангийн бэлдсэн байх нь маш чухал байна. Тэгээ тухайн эмэгтэй нас хамаарад аль сойзыг хэрэглэхэ гэдгээ асуумжаар тодорхойлоод аль сойзыг хэрэглэхэ гэдгээ чухалчлах нь хамгийн чухал байгаа шүү гэдгийг зөвлөмөр байна. За хоёрдугаар аргачлал гэх юм бол энэ сойз эсийн шинжилгээ аваад тэр бэлдэц бэлтгэх нь. За бид бүхэн яг жигд энэ 50 шилэн дээрээ жигд одоо авсан цитологоо ингээд бэхжүүлдэг байгаа. За энэ бэхжүүлсэн одоо хэсгээ хоёр талын жигд тарааж бэхжүүлээд 96 градусын спиртэнд бэхжүүлэх ёстой. За гэтэл зарим одоо газар ажилладаг ингээд 96 градусын спиртэнд бэхжүүлээд явж идэг. Тэгээ нөгөөх нь ууршаад спирт хэмжээ агаар дуушна. Тэгээ ууршаад нөгөөх нь багасангууд нь дээрээс нь дахиад нэмээд байдаг. Тэгэхээр нөгөө 96 градусын процент маань алдагдаад 70-80 градус руу орчдөг. Тэгэхээр нөгөө бэхжилт маань худлаа болох мөн хатахгүй бэхжилт явагдахгүй байх тохиол гардаг. Тэгээ нөгөө эсийн шинжилгээг үнэлэх нөгөө батлоогийн эмч маань үнэлэхэд одоо хариу үнэлэхэд одоо хангалттай байгаад байдаг. Тэгэхээр магадгүй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ одоо хамрагт хийгдсэн толботой тухайн өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх эмэгтэйчдэнд эрс одоо нэмэгдэнэ. Тэгэхээр энэ батлоог эмчнэр буюу эмэг судлаач эмчнэрийн зөвлөж байгаагаар яаж ийнэ вэ гэхээр тухайн 96 градусын спиртэндээ нийт одоо 70 ширхэг перфорат буюу 70 ширхэг одоо энэ шилийг одоо перфорат шинжилгээ аваад тэгээд асах гэдгийг зөвлөдөг. За магадгүй та нэг өдөр тийм үү 2 өдөрт 70 ширхэг энэ перфорат бэлдэж эсийн шинжилгээ харж байгаа бол 70 ширхэг бэлдээд тэрийг асахыг зөвлөдөг. Нэг одоо 96 градусын спирттэй тэр шинжилгээнд бол нийт 5-аас дээш минут одоо энэ перфората бэлдэж хатаадаг. За тэгээд 5 минутын дараа хатаах үйл явц эхэлдэг. Энэ тохиолдолд бол 70 ширхэг перфорат бэлдээд асахыг зөвлөдөг. За магадгүй та бүхэн хоногтоо 7 хоногтоо 70 ширхэг одоо эсийн шинжилгээ авах тийм хүн ирэхгүй бол нэгд өдөр бэлдээд тэрийг 5 дахь өдөр болоод 5 дахь өдөр асгаад нэгд өдөр дахиад шинжилгээ авах байгаа тохиолдолд дахиад шинээр 96 градусын спирттэй одоо шинээр хийж шинжилгээг авах хэрэгтэй гэдэг зөвлөмөр байна.
Тэгэхгүй бол дээрээс нэмээд авах юм бол 96 градус маань өөрөө бүрдэхгүй 70 80 градус болно. Тэгээд нийт 70 градус бэлдээд асгаад дахиад шинээр бэлтгийг зөвлөж байна. За энэ эсийн шилгээний аргачлал маань өөрөө энэ 38-аас 84% мэдрэг чанартай. За энэ нь яагаад ийм өндөр хэлбэлцэлтэй байна вэ гэхээр нэгдүгüүрт нь тухайн одоо эсийн шилгээ авж байгаа эмэгчийн ур чадвар одоо зөв газараас авж гэнэ гэдгээс хамаарат. Хоёрдугаарт нь түрүүний хэлсэн бэхжүүлэлт хатаалт маань хэр зөв явагдаж байна. За тээвэрлэлт за мөн батлог эмчийн харж байгаа ур чадвараас хамаарат энэ хэлбэлцэлтэй байгаад байна. Тэгэхээр энэ эсийн шилгээг зөв газараас аваад зөв бэхжүүлээд зөв хадгалаад зөв тээвэрлээд за батлог эмчдэр ирсэн тохиолдолд үүний мэдрэг чанар бол нэмэгдэх юм аа. За хүний папиллома вирусын шинжилгээний мэдрэг чанар бол 85%, өрмөц чанар 90%тай маш мэдрэг чанар өндөртэй юм шинжилгээ. За энэ шинжилгээний аргачлалыг бид бүхэн бол шинээр одоо 35 болон 45 насны эмэгтэйчүүдэд авахыг одоо зөвлөөд шинэ өдрөмжөнд оруулсан байгаа. За үүний талаар дараагийн слайд дээр гарнаа. За бид бүхэн одоо энэ эсийн шилгээ өгөх гээд энэ өрхийн эрүүл мэндийн төвүүдээр энэ хүмүүс одоо хандна. Энэ тохиолдолд эсийн шилгээ авахдаа бид бүхэн юуг анхаарах вэ гэдэг энэ чухал байна. Дараах одоо энэ 6 аргыг одоо аргачлалаар анхаарах хэрэгтэй байна. За нэгдүгээрт нь сарын тэмдэг ирээгүй байх хэрэгтэй. За магадгүй тухайн эмэгтэй эсийн шилгээ өгөх гээд ирсэн тохиолдолд сарын тэмдэг ирсэн байх юм бол сарын тэмдэг дуусгаад 2-3 хоногийн дараа эсийн шилгээ өгөхийг зөвлөнө. За 2 хоногийн өмнө өдрийн дугаалга хийгдээгүй байх хэрэгтэй. 20 хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй. 20 хоногийн өмнө өдрөөнд ямар нэгэн тампон хэрэглээгүй байх хэрэгтэй. За 7 хоногийн өмнө өдрөөний лаа, тос, эм зэргийг хэрэглээгүй байх хэрэгтэй. За өдрөөнд ямар нэгэн эмийг ялгадсгүй байх хэрэгтэй. Хэрвээ эмийг ялгадстай, өрөвсөлтэй байгаа тохиолдолд эмчтэй хийсний дараа давтан шинжилгээ өгөхийг зөвлөнө. За эдгээр шаардлага хангасан тохиолдолд эсийн шилгээ өгөхийг бол эсийн шилгээ өгөх, эсийн шилгээ авч болно гэж анхаарах нь. За энэ бид бүхэн одоо та бүхэн дээр одоо эсийн шинжилгээ эрт төлрүүлгийн 5 сарын 1-ний холбоотой эрт төлрүүлгийн Amazon эрт төлрүүлэгтэй холбоотой хүмүүс одоо ард иргэд эмэгтэйч маш их очино. Энэ тохиолдолд эсийн шинжилгээ аваад эсийн шинжилгээг бид нар бүхэн та бүхэн харж байгаа Bethesda-гийн ангиллаар ангилдаг. За энэ ASCOS, ASCII, LoveCell, HiCell гэдэг эдийн шинжилгээний ангиллыг бол бид бүхэн CI 1, 2, 3 гэж байдлаар үнэлдэг байгаа. Тэгэхээр зарим нэгэн одоо өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр дүүргийн эмэгтэйчдийн эмчнэр хавдралуу одоо 13 маягтай бичгтээ эсийн шилгээний хариу жишээлбэл HiCell-гээ өгсөн баг чинь SIN 2 3 гэдэг эдийн шилгээний хариу бичиж байдаг. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй. Эсийн шилгээ авсан бол эсийн шилгээний хариуг л одоо хариун дээрээ бичиж илгээх ёстой. За урьсан сэргийлэлтэй гэх юм бол бид хүм мэднэ. Ерөнхийдөө анхдагч болон хоёр дахь, гурав дахь гэсэн урьсан сэргийлэлтүүд байна. За энэ эсийн шилгээний урьсан сэргийлэлтээр бол анхдагч урьсан сэргийлэлтээр бид бүхэн энэ 9-өөс 13 насны охтыг хүний папиллома вирусын эсрэг одоо вакцинжуулалт хамруулахыг зөвлөж байна. За Монгол улс бол удахгүй энэ 9-өөс 13 насны охтуудад энэ дархлаажуулалт хүний папиллома вирусын эсрэг вакциныг оруулж ирээд за энэ ард иргэдтэй вакцинжуулалт хамруулахын товлолтоо оруулах үе удахгүй ирнэ гэдэгт найдаж байна. За хоёрдугаарт нь эрүүл мэндийн мэдээлэл тамхины хор уршигын талаар мэдээлэл өгөх нь зөв байна. За нас болон соёлын төвшин тохируулан бэлгийн боловсролыг олгох зөвлөгөө мэдээлэл өгөх нь чухал. За бэлгэвчийн хэрэглээ буюу бэлгийн харьцаанд эхэлсэн хүүхдүүдэд тохиолдлын бэлгийн харьцаанд орж байгаа тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг зөвлөнө. За энэ нь хүний папиллома вирусын халдвар авах одоо эрсдлийг буруулж өгч байна. Тэгэхээр одоо хавдар үүсэх эрсдлийг багасгаж байна гэсэн үг. За хоёр дахь урьсан сэргийлэлтээр бид нар одоо 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд бид бүхэн энэ омоо үзний хавдрын эрт илрүүлэгтэр бол энэ эсийн шилгээ авахыг зөвлөж байгаа. Энэ эсийн шилгээнд хамрагдалтыг энэ хувийг нэмэгдүүлэх за энэ эсийн шилгээ авахыг зөвлөж байна. За бид бүхэн бас энэ 21 онд шинэ одоо өдөрдмжин дээр бол энэ хүний папиллома вирусын эсрэг өндөр эрсдэл хэв шинжийг тодорхойлох одоо шинжилгээг хийхийг зөвлөсөн байгаа. За 3 дахь урьсан сэргийлэлтээр нэгэнд одоо эсийн шилгээ өөртөө гараад колпоскоп бол эдийн шилгээн дээр өөртөө гарсан эмэгтэйд тухайн оншоос хамаарат мэс эмчилгээ, туяа хийм, хөнгөлөг эмчилгээг бол зөвлөд явдаг. За бид бүхэн та бүхэнд ярьсан 2012 онд бол омоо зүүнний өмнгийн одоо онцлогын хэмжээний өдөрдмж бол гарсан байгаа. За энэ өдөрдмж бол 21 оны 12 сард шинжлэгдээд омоо зүүнний хорт хавдрын цогц хяналтын өдөрдмж гэсэн ийм өдөрдмж бол шинжлэгдэж гарсан байгаа. За энэ дээр хоёр одоо омоо зүүнний хавдраас илрүүлэх хоёр хөтөлбөр одоо хоёр шинжилгээний аргачлал байна. Нэгдүгээрт нь энэ 30-аас 60 насны хооронд 3 жилийн давтамжтай энэ эсийн шилгээг хамруулах. За энэ 5 сарын 1-ний холбоотой
энэ хүмүүс одоо Амазоны хавдраас эрт илрүүлэх зорилгоор шинжилгээнд хамрагдана. За энэ тохиолдолд бол яг энэ зорилт нас буюу 30-аас 60 насны эмэгтэйчүүдэд илүү төлхөө хамруулахыг бол зөвлөж байна. За энэ дээр одоо эсэнчлийг авах энэ хуучин арга бол хэвээрээ байгаа. За хоёрдугаарт нь энэ хүний папиллома вирусын илрүүлэх шинжилгээ хийх чадамжтай нэгжид гэж байгаа. Энэ нь одоо дүүргийн болон аймгийн нэгдсэн их барих эмэгтэйчүүдийн одоо кабинетэд 35 болон 45 насны эмэгтэйчүүдэд хүний папиллома вирус илрүүлэх одоо өндөр эрсдэл хэмжээг тодорхойлох юм шинжилгээ хийхийг бол зөвлөж байгаа. Зөвхөн 35 болон 45 наснд нь. За ингээд тийм чадамж бүрдсэн тохиолдолд бол энэ папиллома вирусын шинжилгээг бол хамруулнаа. За чадамж бүрдээгүй газар байх юм бол зөвхөн эсийн шинжилгээ аваад явахыг зөвлөж байна. За авдахгүй одоо энэ папиллома вирусын эсрэг шинжилгээг хамруулах тэр чадамж бүрдэх одоо аймаг болон дүүргийн юмнууд бол удахгүй гарах байх. За одоогоор яг энэ хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээг улсын хэмжээнд гэх юм бол манай хавдар судлалын үндэс төв дээр бол энэ шинжилгээ бол хийгдэж байна. За шаардлагатай бол одоо энэ аймаг болон дүүргийн их барих эмэгтэйчдийн эмчнэр энэ одоо энэ папиллома вирусын илрүүлэх шинжилгээг бол аваад за энэ авсан сорьцоо хавдар судлалын үндэс төв рүү илгээгээд за манай хавдар судлалын үндэс төв дээр энэ одоо папиллома вирус илрүүлэх шинжилгээг бол тэр сорьцыг лабораторийн нөхцөл бол хийгээд илрүүлэх бас боломж бас байгаа гэдгийг зөвлөмөр байна. За төрөөс нь 35 болон 45 наснд нь зөвхөн энэ шинжилгээг бол хийнэ гэж зөвлөсөн байгаа. За бид бүхэн энэ одоо энэ шинэ өдөрдөмжн дээр за мөн хуучин өдөрдөмжн дээр зэрэгтэй бас байгаа. Одоо бид бүхэн номоо зүүн хавдрын эсийн шинжилгээ аваад энэ эсийн шинжилгээ өөртөө гарсан тохиолдолд ямар арга хэмжээнүүд авах вэ гэдэг талаар за та бүхэн харж байна. Одоо бидний хамгийн өргөн хэрэглэгддэг энэ хевсчгсэн одоо нэгэн тогтсон энэ аргачлал бол энэ 60 насны 30-60 насны хооронд эсийн шинжилгээ авч байгаа. За энэ эсийн шинжилгээ аваад хэрвээ сөрөг гарсан тохиолдолд яах вэ гэхээр дараагийн одоо ээлжид илрүүлэг буюу за 30 настай эмэгтэй эсийн шинжилгээ өглөө одоо сөрөг гарсан тохиолдолд дараагийн 3 жилийн дараа 33 таада эсийн шинжилгээ өгөхийн зөвлөд явуулах нэ. За хэрвээ аскус болон түүнээс дээш хариу гарсан тохиолдолд яах вэ гэдэг талаар дараагийн схемийг барина. За шил аскус болон түүнээс дээш хариу гарсан тохиолдолд эсийн шинжилгээг 4-6 сарын дараа дахин давтан авахыг зөвлөдөг. За тэгэхээр манай энэ өрхийн эмчнэр болон дүүрэг болон аймгийн нэгдсэн их барих эмэгтэйчдийн эмчнэрийн нэг жоохон дутагдaltaй тал нь энэ өдөрдөмжөө сайн мэдэхгүй байна уу? Шууд аскус гарсан тохиолдолд шууд хавдар судлалын үндэс төв рүү илгээх тохиолдол гардаг. Эхлээд та бүхэн энэ аскус гарлаа өрхийн эмнэлэг бол дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчдийн эмч рүү илгээнэ. За дүүргийн болон аймгийн их барих эмэгтэйчдийн эмч үзээд 4-6 сарын дараа давтан одоо өөрийнхөө дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгтээ эсийн шинжилгээ авнаа. Тэгээд тэр нь сөрөг гарсан тохиолдолд дараагийн одоо 3 жилийн дараа дараагийн ээлж илрүүлэгтээ хамрагдуулахыг зөвлөө явуулна. За аскусаас дээс дахиад давтаа гарах юм бол колпоскопийн шинжилгээ хийнэ. Тэгээд колпоскопийн шинжилгээ хийгээд шаардлагатай бол эдийн шинжилгээ авна. За эдийн шинжилгээ аваад өөрчлөлтөө гарсан бол хавдар судлалын үндэс рүү илгээнэ. За хэрвээ өөрчлөлтөө гарах юм бол эсийн шинжилгээг 12 сарын дараа дахин одоо дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгтээ дахин шинжилгээ аваад ингээ хянаж явах юм шүү. За та бүхэн хэрвээ колпоскоп сайн одоо харж үнэлж чадах юм бол энэ колпоскопоор амаа үзүүний урдл болон хортой хавдрыг илрүүлэх боломжтой. За колпоскопын үнэлгээ хийгээд одоо шаардлагатай бол эдийн шинжилгээ авахыг зөвлөдөг. За эдийн шинжилгээ аваад өөрчлөлтөө гарсан тохиолдолд хавдар судлалын үндэсний төв рүү илгээнэ. За хэрвээ low cell, энэ high cell, ask age за энэ high cell гарсан тохиолдолд яах вэ гэхээр түрүүн би ярьсан яг адилхан колпоскопийн шинжилгээ хийгээд шаардлагатай бол эдийн шинжилгээ авна. Эдийн шинжилгээ нь өөрчлөлтөө гарсан бол хавдар судлалын үндэсний төв рүү илгээнэ. За би цаашлбал high cell дээр ярив. Энэ ascus, ask age, low cell, high cell гэсэн хариун дээр яах вэ гэхээр та нар шууд колпоскопийн шинжилгээ хийнэ. За хэрвээ колпоскопийн шинжилгээ хийгээд эдийн шинжилгээ аваад тэн дээр нь ямар нэгэн хортой хавдрын өрдөл өвчин, ямар нэгэн хортой хавдар илрээгүй бол за дараагийн одоо давтан одоо эдийн шинжилгээ авах уу гэдгийг тухайн материал дээр үндэслээд шийднэ. Хэрвээ C1 гараад хэрвээ ямар нэгэн тэн дээр эмчилгээ хийх шаардлагатай гэвэл эмчилгээ хийгээд шаардлагагүйг бол 6 сарын дараа давтан шинжилгээ хийгээд явна. За C2-оос дээш гарсан тохиолдолд хавдар судлалын үндэс рүү төв рүү эмчилгээ хийлгэхээр
цаашаа явуулах нэ гэдгийг анхаараарай. За энэ дээрээс та бүхэн харах юм бол хамгийн гол зүйл бол энэ хуучин өдөрдөмжн дээр байгаа, шинж өдөрдөмжн дээр байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн их хурлын эмэгтэйчдийн эмч, дүүргийн одоо их хурлын эмэгтэйчдийн эмч тухайн одоо эсийн шинжилгээ өрхөөс нь ирээд өөрчлөлт гарсан тохиолдолд та колпоскопийн шинжилгээ хийх үүрэгтэй. Колпоскопийн шинжилгээ хийгээд шаардлагатай шижигтэй өөрчлөлтөө гэж үзэх юм бол эдийн шинжилгээ авахыг бол заавал зөвлөж байгаа юм шүү. Тэгээ тэр эдийн шинжилгээ аваад өөрчлөлтөө гарсан тохиолдолд манайх руу илгээнэ. За магадгүй 5 сарын 1-ний холбоотой эрт төлөвлөрүүлэх үзэгтэй холбоотой маш их олон хүмүүс энэ эсийн шинжилгээнд хамрагдана. За эсийн шинжилгээнд олон хамрагдсантай холбоотой энэ эсийн шинжилгээний одоо хариу өөрчлөлтөө гаргах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Ингээд ирэхээр шууд манай хавдлын суд руу өнцөд өрөө илгээх юм бол одоо манай эмнэлгийн одоо ачаалал эрс нэмэгдэнэ. Тэгэхээр шатлалынхаа дагуу та бүхэн энэ 20 дугаар шатлал буюу дүүрэг болон аймаг нэгдсэн эмнэлэгтээ энэ колпоскопийн шилгээгээд эдийн шилгээгээ та бүхэн авах ёстой шүү. Тэгээ өөрчлөлтөө гарсан тохиолдолд манайх руу илгээгээрэй гэдгийг зөвлөмөр байна. За бид бүхэн удахгүй энэ хүний эрт төлөвлөрлийн үзэгт энэ хүний папиллома вирусын шинжилгээг хамруулах энэ одоо аргачлал бол удахгүй манай Монгол улсад одоо нэвтрэнэ. За ингэсэн тохиолдолд бид бүхэн ямар арга хэмжээ авах талаар та бүхэн давчгаа хэлье. За энэ 35 болон 45 настай эмэгтэйд зөвхөн хүний папиллома вирусыг одоо илрүүлэх өндөр эрсдэл одоо шинжийг илрүүлэх шинжилгээ хийн. За гэхдээ энэ одоо 35 настай эмэгтэй 45 настай эмэгтэй хүний папиллома вирусын шинжилгээ өгөх гээд ирсэн тохиолдолд эхлээд хамт эсийн шинжилгээг хамт авна. Тэгээ папиллома вирусын шинжилгээг авна. Ингээ хэрвээ эрэг гарсан тохиолдолд нөгөө авсан эсийн шинжилгээгээ дахиж харна. За ингээ хараад сөрөг гарсан бол 1 жилийн дараа давтан одоо хүний папиллома вирусын шинжилгээ өгөхийг зөвлөд явуулах нь. За хэрвээ папиллома вирусын шинжилгээ одоо эрэг гараад эсийн шинжилгээ аскусаас дээш гарах юм бол нөгөө колпоскопо хийгээд эдийн шинжилгээ авахаа зөвлөө явна. Хүний папиллома вирусын шинжилгээ аваад тэр нь сөрөг гарах юм бол та үргэлжлүүлээд дараагийн товлынхаа дагуу 35 доод эсийн шинжилгээ өгсөн бол дараагийнхаа эсийн шинжилгээ өгөх насныхаа дагуу ээлжид одоо шинжилгээнд хамрагдаад явах юм гэдгийг зөвлөмөр байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. За энэ одоо 5 сарын 1-ний холбоотой эрт төлөвлөрүүлийн үзлэг шинжилгээ хийгдэж байгаатай холбоотой та бүхэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр, за дүүрэг болон аймгийн их хурлын эмэгтэйчдийн эмчнэр, за манай хавдар судлалын үндэсний эмэгтэйчдийн эмчнэрийн одоо ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр одоо тухайн шинжилгээг одоо хамгийн одоо Омоо зүүнний хавдараас илрүүлэх гол одоо аргачлал маань өөрөө энэ эсийн шинжилгээний аргачлал байгаа. Тэгэхээр энэ эсийн шинжилгээний аргачлалаа илүү сайн зөв газраас зөв техникээр аваад зөв хадгалалтыг хийгээд энэ эсийн шинжилгээний хамрагдлын хувийг дээшлүүлэх одоо сүүлийн 12 жилийн байдлаар 40 хүрэх хувьтай байна гэдэг энэ хувийг нэмэгдүүлэх одоо 50, 60, 70% хүргэх нь энэ Омоо зүүнний хавдараас эрт төлрүүлэх, өршин сэргийлэх, эрт үеийнтэнд онцлогдох энэ өвчнөр нас баралтыг өвчнөөс үүсэлтэй нас баралтыг бүрэн бууруулах боломжтой юм шүү. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.